За оройн төргийн үзэгчтэй та бүхэндээ 435,000 тэнцүү 20,000 нэвтрүүлгийн ээлжид нэгэн дугаарыг яг одоо цэглэгцээ үзэн сууж байгаа. Тэр дундаа TVS Leads-тэй хамтдаа байдаг хүн болгондоо зориулаад хүрэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр шинэ 7 хоногийн бас эхний өдрийн цоо шинэхэн дугаартайгаа та бүхэн хамтдаа гараа гэж та бүхнээсээ хүсье. Мэдээж хэрэг цоо шинэхэн 4 асуулт болоод 3 оролцогчийг та бүхэнтэйгээ уулзах болно. За энэ 3 оролцогчийн хэн нь ялагч болох вэ гэдгийг та бүхэн нэвтрүүлэгтэйгээ хамтдаа байгаад үзээрэй. Мэдээж хэрэг дөрөн бол дөрөн бол хിവэрэ хадгалагдаж байгаа. 3 оролцогчийн нэг нь боломжоо ашиглаад бусад хүмүүсээс 3 асуултыг асуугаад өөрөө хамгийн сүүлийн асуултанд зөв хариулах юм бол ялагч болоод 20,000 төгрөг авна. Гэхдээ энэ чинээс татвараа төлөөд 18,000 төгрөг болоод хатааслах боломжтой байгаа. За манай дараад бол 4 асуулт бэлэн байгаа. Харин миний халаасанд бол 20,000 төгрөг бэлэн байна. Энэ асуултанд хариулаад 20,000 төгрөгийг хэн авах вэ гэдгийг та бүхэн нэвтрүүлэгтэйгээ хамтдаа байгаад үзээрэй гэдэг бас дахин хэлье. Тэгээд асуултууд бол ерөнхий мэдлэгийн тэгээд их сонирхолтой асуултууд байгаа. Тэгээд битэрийн зүгээс бол нэлээд сайхан ялаа суучих байсан. Юу суучих байх вэ? Нэг апл суучих шиг боллоо. За тэгээд тийм тослох хоёлаа хайчлаад аваад бас өнөөдрийн дугаар дээр хэн тослох вэ гэдгээс үзье тий. За. Хайчлаад даа. За. За тэгэхээр өнөөдрийн дугаарт мэдээж хэрэг гоё ажиллаа шүү дээ. Хоёр удаа ингэж гаргаж байгаа. За бас тактиктай байлаа тий. За тэгээ өнөөдөр хамаас оролцогчид оюун дээр миний бие туслах болно. Ингээ хамтдаа игнийхэн оролцогчийг ажиллацгаая. За хүмүүс бол их байна дөө энэгээр их олон байна. Тэгээ хичээлийн шинжил эхлэж байгаатай холбогдуулаад хичээлийнхаа хэрэгслээр бэлтгэлээ хангаж байгаа. За ер нь ажил амжуулж байгаа. Намрын ажлын их үе ирсэнтэй холбогдуулаад явж байгаа хүмүүс их л байна. Олон донд болохоор хэнийг сонгохоо мэдэхгүй төөрөлдөд байх юм аа. За чи сонгох уу? За тэгээд зарим нэрч байгаа хүмүүсээс харж байгаа л сонгох чинь. Хүн багтаа байхад зүгээр таарсан үнэ шууд татаж хангаагаад оролцгээл бараг тэгэл тулгадаг штэ. Олон донд чи алийг сонгохоо мэдэхгүй гайхаа зогсоод штэ. Энийг ч авах уу, тэрийг ч татах уу гэсэн. Энийг ч сууж үзэх үү? Сайн байна уу та юм асууя? Юм асууя. Оо за. За. Энэ өвч бүр одоо дасчтэй яг ч орно гэдэг үг юм даа. За. Энэс. Энэ үг хийж байгаа юм байна. За. Сайн байна уу юм асууя. За энэ залуучтаас асууя яа. Залуучтаас асууя. Яг би нэг олон хүнд төөрө зогсоод. Яг тэрнээс ирж тэр цэвэр цамцтай хүмүүс тийм үү? Олдсож байгаа. За. Сайн байна уу та юм асууя. За. TVS Leads-ээс 435,000 тэнцүү 20,000 гээд нэвтрүүлгээс явж байгаа. Асуулт хариултын нэвтрүүлэг байгаа. 20,000 төгрөг өгөх юм уу жоо. Тэгин та гэхдээ 4 асуултанд хариулах хэрэгтэй. За. Тийх үү? Ямар асуулт вэ? Оролцох уу? Оролцоо. Нэр юм билээ? Би үдээ. Үдээ. За. Оролцсон гэсэн тий. За. Дөрмөө танилцуулж байлаа. За тэгэхээр бүгдээ самар мамраа түр зурхандаа зогсооч идэх үү? Тийм. За тэгэхээр нэвтрүүлгийн дүрмэнд бол танд нийтдээ 4 асуултыг тавих болно. Та энэ 4 асуултын эхний 3 асуултанд өөрөө хариулахгүйгээр яг одоо энэгээр зорчиж явах хүмүүсээс та зөв хариултыг олно гэсэн. Хамгийн сүүлчийн Тэгээ яана мэддэг асуулт өгөөд өөрөө хариулж болно шүү дээ. Болохгүй. Нэвтрүүлгийн дүрмэнд ерөөсөө эхний 3 асуултыг та мэддэг ч байсан өөрөө хариулахгүй өөр хүнээс л асууна. Олон тантай адилхан мэдэх хүний л олж энэ хүнээс энэ асуултыг асууя гэж асуух хэрэгтэй байна. Тэгж болохгүй шүү дээ. Тэгээ хамгийн сүүлийн асуулт. Үгүй энэ харин манай нэвтрүүлгийн дүрмийн чинь. Дүрм таалагдахгүй нөө? Дүрм таалагдахгүй нөө? Үгүй. Та нарын дүрм бол юм байдаг юм байна. Өөрийнхөө мэддэг юмыг бол ах нь хариулж болох ёстой байхгүй юу? Биш ээ. Уг нь бол та тэгж бодож байгаа бол манай нэвтрүүлгийн дүрмд бол та хариулахгүйгээр өөр хүнээс сонгох хэрэгтэй. Энэ нь бол нэвтрүүлгийн бас нэг онцлог байгаад байгаа шүү дээ. Тийм үү. За. Эхлэх үү? За эхлэе. За эхний асуулт. За эхний асуултыг шууд та асуултаа сонсоорой. Лам хүн хоолоо идэхийг юу гэдэг вэ? Лам хүн одоо хоолоо идэж байхыг монголчууд юу гэж нэрлэдэг вэ гэсэн асуулт байна. За одоо энд хариулах хүнийг л сонгоод хүнээс тэр хүн зөв хариулах юм бол нэвтрүүлгээ цааш нь өргөжлүүлнэ. Хэрвээ буруу хариулвал та нэвтрүүлгийг орхих нь байна тийм ээ. За. Нэг хүнээс нэг л хүн сонгоод энэ асуулт асуув тий. За та одоо хүнээ тажиглаар энэ олон хүн явж аль хүнээс нь очиод асуух вэ? Яг асуултандаас хариулах. За яг одоо бас нэг тийм юу номтой юм хариулцахаар хүнийг л дуудахгүй бол энэ хүмүүс чинь хүнээ сонгоо шууд зориулаач хамт. яг юм байна одоо энэ нөө нэг
Тэгж болохгүй шүү дээ. Та нарт ийм шодрог байх хэрэгтэй шүү дээ. Гүнцэг. Би өөрөөхөө мэдж байгаа юм бол би хүнээс заавал асуух шаардлага байхгүй шүү дээ. Үгүй асуух ёстой. Энэ нэвтрүүлгийн дүрм. Нэг асууж ирээ та очиж асууж олж. Үгүй гүнцэг барина л гэдэг шүү дээ юм даа. Тэр нэ Тийм. Яг хөө тэгээд та хариултыг нэлээж заавал өөрөөс асуух хэрэгтэй. Дүрм багхгүй манай. Нэвтрүүлгийн дүрм, журам та энэ дүрмийг баримтлах хэрэгтэй багхгүй манай. Нэвтрүүлэгт нэгэнтээ оролцъё гэж шийдсэн бол дүрмийг баримтлах хэрэгтэй. За тэгэхээр өөр хүнээс шодрог шүү дээ. Би өөрөөхөө мэдж байгаа юм бол өөрөө хариулж болно шүү дээ. Та энэ өөрөө шодрог шандаад шүү дээ. Ягаад гэвэл манай нэвтрүүлгийн дүрмийг хүндэтгэхгүй байна. Манай нэвтрүүлгийн дүрмийн бус аргаар одоо хариултыг өгөх гэдэг. Хамгийн сүүлийн энэ юу болно. Энэ шодрогч нэвтрүүлгийн дүрмийг баримтлах гэдэг чинь өөрөө шодрог гэсэн шүү дээ. Дүрм зуршин гэдэг чинь өөрөө шодрог бус үйлдэл үстэй тий. Тэгэхээр та өөрөө хэлээд байгаа шиг л бас шодрог бус үйлдэл гаргах гал байна. Тийм учраас та өөр хүнээс л асуух хэрэгтэй. За шууд зорио сонгоод асууч. Цаг яваад байгаа учраас тийм ээ. Мэдөө. Наашир юм асуугаад. Наашир гэж та дуудахгүй. Өөрөө очиж асуух гол хин ч ирэхгүй шүү дээ. Шууд асуух хүн дээр ирэн ч энэ хүмүүсийн ийм нөгөө нэг юу ийм болчиход байгаа байхгүй. Тийм тэрнээс зүгээр хүн ингээд дуудахлаар хүн бол ирээл хариулчаад яваад өгөх хэрэгтэй байхгүй. Тэгж болохгүй шүү дээ. За тэгээд ажилд амжилт хүсье юм байна. За яасан хассан уу хасаагүй одоо тэгээд. За та өөр хүн олохгүй байгаа учраас би тэр одоо өөр хүн сонгохоос аргагүй болж байна. Баярлалаа танд. Амжилт хүсье. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. За эхний оролцогч маань заавал өөрөө хариулна гэд болдгоо. Хүнээс асуух хэрэгтэй байгаа. Сайн байна уу? Юм асууя. Зүгээр гэж авчирчлаа да. За. Нэгчээс сууж үзгөө. За тэгээ. Сайн байна уу гिचээ юм асууя. Гिचээ. Сайн байна уу? Нэг юм асуугаад хаад. Энэ олон хүнд дунд чинь төөрөөд гэдэг шиг л. Сайн залуу болсон. Сайн байна уу? Нэг юм асууя. Энэ ТV Слизээс 4.45 мянга тэнцүү 20 мянга гэд асуулт хариултын нэвтрүүлгээс явж байгаа. Тэгээд нийт нэг түр нэг итгэн минутын цаг гаргаад манай нэвтрүүлэгт оролцоод өгөөч. Нийт 4 асуулт 54 асуултанд амжилттай хариулвал 20 мянган төгрөг нэвтрүүлгээс өгдөө. За. Тэх үү. За нэр хэмээлээ. Нямдава. За хоёулаа нямдаваа нэвтрүүлгийнхаа дүрмийг танилцуулъя. Чам нийтдээ 4 асуултыг тавих болно. За энэ 4 асуултын эхний 3-т нь чи өөрөө хариулахгүйгээр яг одоо энэгээр явж байгаа хүмүүсээс зөв хариултыг авна гэсэн үг. Хамгийн сүүлчийн буй 4-р асуулт нь чи өөрөө хариулаад хэрвээ зөв одоо хариулж чадмал манай нэвтрүүлгийг ялгаж болох боломжтой. Бас манай нэвтрүүлгийн бас нэг давуу тал нь юу гэхээр өөрөө одоо тухайн асуултын хариултыг мэдгүй байлаа ч гэсэн яг одоо энэгээр зорчиж явж байгаа хүмүүсээс ингээ асуугаад мэдчих боломжтойгоор илүү бас давуу талтай байгаа. Тэгэхээр эхний 3 асуултыг 3 өөр хүнээс асуух нь тийм ээ. Тэгээд тэр хүмүүс нь зөв хариулах юм бол нэвтрүүлгээ цааш нь өргөжлүүлнэ. Хэрвээ тэр хүн буруу хариулчих юм бол буруу нэвтрүүлгээ орох нь тийм ээ. Тэгэхээр хамгийн сүүлийн асуулт ганцхан асуулт нь л өөр хариулах нь шүү дээ. За эхний асуултыг тавих уу. Ойлгомжтой. За эхний асуулт. За эхний асуулт. Лам хүн хоолоо идэхийг монголчууд юу гэж нэрлэдэг вэ? Лам хүний одоо хоолоо идэж байгааг монголчууд юу гэж нэрлэдэг вэ? Гэсэн амархан асуулт байна тий. Одоо энэ асуултыг мэдэх хариултыг мэдэх хүн энэ л байна да гэж тэр хүнээс та надад энэ асуултанд хариулаад өгөөч гэж асуугаал тэгэл тэр хүн зөв байвал нэвтрүүлэг өөрчлөлт. Тий энэ асуултыг нэг л хүнээс асуу. Тийм учраас хүнээ маш их зөв сонгох хэрэгтэй шүү. За энэгээр зөндөө хүмүүс явж байна да. Анчны хүн загсчлаа. Уучлаа баха. Лам хүн хоолоо идэхийг юу гэж хэлдэг юм бол? Юу нэ? Лам хүн хоолоо идэхийг юу гэж хэлдэг юм бол? Юу юм наад чи? Энэ асуулт хариултын нэвтрүүлгэд энэ хүн оролцож байгаа байхгүй юу? Тэгээ бусад хүмүүсээс асуултаа асууж тусламж хүсэх хэрэгтэй байлээ. Тэгээ таныг сонгоод танаас асуултаа асууж тусламж хүсэж байгаа. Та хариулж туслаад өгөөч. Таныг зөв хариулах бол энэ хүнийг зөв хариулсан тооцоод бид цаашаа нэвтрүүлгээ өргөжлүүлэх юм. Лам хүн яа. Хоолоо идэхийг юу барих гэж ярьдаг вэ? Цоог барих, гүнцэг барих гэдэг. За баярлалаа. За гүнцэг барих гэдэг байна. Амархан байгаа сте. Гайгүй маа. Гайгүй. Хүнэл зөв сонгоч л те. За тэгээ эхний асуултанд бол маш амжилттай зөв хариулчлаа штэ. Тэгэхээр хоёр дахь асуултаа тавья. Анаашийг бол мэдэн шүү хүн болгон мэднэ те. За тэгвэл Анааш харж ирсэн үү гэлөө. Анаашны хил хэдэн сантиметр урт вэ?
Анааш гэдэг амьтны хэл хэдэн сантиметрийн урт юм болоо л гэсэн асуултаа. Тэгээд их сайхан тэгш тоогоо учраас шууд мэдэхгүй ч гэсэн багцаалдаад бас хэлүүл хэлчих боломж бол байгалах гэж бодож байна. Тэгээд бас би бас чиний сонгосон хүн дээр очиод ингээ хариултанд би бас төхөн болоод туслах болно. Тэгэхээр бас айлтгүй гэж хэлээ. За. За энэ хүн маань манай нэвтрүүлгийн 2 дахь оролцогч шүү дээ, тийм ээ? Оролцооч нэм даваа. За. Ер нь амьтны ертөнцийн нэвтрүүлгийг л их үзэх дуртай хүмүүс л шууд хэлэх бах та. Тэ? Би ч өөрөө ч үзэж байгаа юм тий. Үзэж байгаагүй тий? Үзэж байгаа. Ямар вэ? Тэгээс би л одоо залуучуудын сонгол бас илүү зүг болох уу гэж бодож байна. Энэ санал. Тийм л байна. За. Хэд олон хүмүүс явж байна да. Хөлөөлгөртэй л газар. Энэ олон хүнээс үү? Энэ уртаас нь залуу ирж байна. За. Олддгүй юу хариулчих юм? Манай нөө ганц асуухгүй. За энэ хүн манай нэвтрүүлэгт оролцож байгаа байхгүй юу? Тэгээ өөрөөс чи ганц асуултыг асуух гэсэн хариулт өгөөч. Асуулт маш ингэ ба. За. Анаашны хэл хэдэн сантиметр урт байд юм бол? Анаашны хэлийг хэмжихдээ ерөнхийдөө амнаасаа ингээ гарч байгаа уртын хэмжээгээр битгий төсөөлөөрөө. Одоо жишээлбэл нөгөө бид нар ингээл хоньны хэл ч юм уу, өхрийн хэл ч юм уу ингээл нэг худалдаалдаг шүү дээ, тийм. Тэр үед ингээд бүр угаараа орж байгаа шүү дээ. Тийм учраас нэлээд бас урт. Тийм хэлээ. Тэр сантиметртэй хэдэн сантиметр гэдэг. 20 ч баг шүү дээ. Бараг хүний хэл угаараа тооцсон бол бараг 20 хацаа байгаа шүү, тийм. За би төхүүлж өгөх боломжийг ашиглая. Тэр нэг цагт хэдэн минут байдаг вэ? 60 минут гэдэг үү? Нэг цагт хэдэн минут байдаг вэ? Наа чи бүр улаан цай хэлээд өглөө шүү дээ. 60 минут. Тэгвэл одоо яг энэ одоо 60 минуттай одоо ойролцоо гэж хэлж бас болохоор 70 50 ойролцоо. За. Түрүү ярен дундаа ер нь хилцсэн л дээ. Хариултын тэгээ одоо яг цонголт хэд юмаа гэж нэг хариулт хэлж. Альтан ерөнхийдөө асуултанд хариулснараа шууд итгэлтэйгээр хэлчихэл одоо 60. Баярлалаа. За баярлалаа. За хоёр цагт хэдэн минут байдаг вэ гэхээр чи шууд 60 гэж хариулчих шүү дээ. Ямар амар төхөөлт юм бэ? Үгүй тэгжиж бас хариулах бол энэ нөгөө 50 гэхээр бас ингээ олон хувилбарууд хэлчихээр илүү төөрөлтөд байх магадлалтай байсан учраас шууд хариултыг авах үүднээс л хэллээ л дээ. За. Энэ их чинь сайн тусалж шүү. Игчтэй гэж хэлгөө. Баярлалаа. За гурав дахь асуулт. Монголчууд хаана дуулахыг цээрэлдэг вэ? Гэсэн асуулт байна. За. Энэ амархан асуулт байх. Шууд хүмүүс хариулж бахаа гэж бодож байна. Биш мэдчихэх та өөрөө. За хаана дуулахыг цээрэлдэг? Орондоо. Оо за зөв штэ. Тэр яг одоо нэг бас хүмүүс хариулж өгөх гэж бодож байна. Энэ юу вэ? Уучлаарай, нэг матурчлах уу? Энэ ирж байгаа хас уу? Уучлаарай, нэг матурчлах уу? Энэ хүн манай нэвтрүүлэгт оролцож байгаа байхгүй юу? Тэгээ танаас нэг энгийн асуултыг хариулаад өгөөч гэж хүсэж байна. Таны ганц асуулт. Хаана дуулахыг цэвэрлдэг вэ? Орондоо. Баярлалаа. За. Ингээд Толгомдоо бас нэлээ бодож буруу хариулт хэлчихвээ дээ гэж бодож сайн гайгүй зөв хариулт хэлчихлээ. За, хоёр өргөө явцсан 3 асуулт нь бол амжилттай хариултууд авчлаа. Одоо хамгийн сүүлийн асуултанд бид өөрөө хариулахад асуултын хариулт зөв байх юм бол тэгээд ялгч болно гэсэн үг шүү дээ, тий. За. За тэгэхээр дөрөв дэх асуулт сайн сонсоорой. Дархан цаазад богдхан уулын хамгийн өндөр цэг нь аль вэ? Цэцээгүү. Итгэлтэй байна уу? Одоо энэ урд шүү дээ, тий. Богдхан уул чинь бол нийтдээ 32 амтай. Их олон оргилууд байгаа. Хэмрээ аваа гэдгээр мэднэ. Одоо тэгээ зайсангийн аваа ингээл олон аваанууд. Цэцээгүү гэж бодсон шүү дээ. Яг мөн үү, тий? Тийм үү? Ерөнхийдөө өндрийн хэдэн метр далайн түвшнээс дэш хэдэн метр байд энэ мэдэж байна уу? 3000 хэдэн зүйл гэж хэлсэн.
3000 Дэш. За 2268 метрт бол оршдог юм байна. За баяр хүргэе. За Тэгэд ойлоо ямар ч ямаацгүй гинт цаа хоёрын цаа. За тэгэхээр яалтч арга далайн түвшнөөс дэш 2268 метрт бол цэцэг үний оргилоос хамгийн өндөр тооцогддог юм байна. Ингээ баяр хүргэе. Манай өнөөдрийн дугаарын бас азтан боллоо. Азтан хэс илүү ялгч болж чадлаа. Тэгээд өөрөө яг мэддэг асуултнаас таарлаа тий. Шууд бас хариулж хэллээ тий. Босод хүмүүсээс ч гэсэн асуухтаас их сайхан азтаа таарлаа. За тэгээд 20,000 төгрөг гартуулъя. Нэг төр барьж авахгүй. Янда одоо сурагч оюутан уу? Сурагч одоо төгсөндөө энэ жил сураад 11-р анги. тий. Тэгээ сургуулийн бэлтгэлийг хийгээ явж юу? Ямар ажилтаа явж юу? Сая харин тэди орчвол юм утас өдр сонирхож байгаа л гарч ирсэн. Тэгж яхтаа л тарчлаа. Эсвэл тэгээ яг ямар хон үн ямар байна? Үнэтэй л юм. Үнэтэй наа. Тий. Би өөр уцаа хажаа сонирхож ирсэн. Тэгээд За утас ч яг вэ хичээлийн шинэ жилд заавал утасгүй бол хичээл суулгахгүй гэхгүй л байх гайг байх. Харин хичээлийн хэрэгсэлгүй бол хичээл суулгахгүй гэж магадгүй тийм учраас минь бас өөртөө хэрэгцээ таваа хичээлийн хэрэгслийг авахд бас зориулаарай. Баяр хүргэе. За тэгээд энд бас нэг зүйл байдیں۔ Хүн амын орлогын албан татвар гэж байдаг. Энд болохоор Монгол улсын иргэн бүр одоо ямар нэгэн байдлаар орлого олох юм бол орлогоосоо 10% татварыг төлдөг байхгүй. Тэгэхээр энэ хүмүүсээ 20,000 төгрөгийн орлого олсон учраас энэ 20,000 төгрөгнөөс 10% татвар төлөх юм байна. Тэгэхээр хэдэн төгрөг өгөх гэсэн үг вэ? 2,000 төгрөг. За тэгэхээр 2,000 төгрөг татвар төлөх нь. Тэгээ энэ бол иргэний үүрэг учраас энд бас тий одоо энд өгнө гэсэн үг. За бид тэгээ цааш нь Тэгээд бид одоо нэвтрүүлгийн журмаар ингээд улирлаар нь татврын санд ингээд тайлан гаргаад нийтэд нь явуулчихдаг байхгүй. За баярлалаа амжилт хүсье. Сургууль хөтөлмөр өндөр амжилт хүсье. Сайн сураарай. За баярлалаа. За ингээд эрхэм мөндөд үзэгчдээ Дүрийг өрчин 5,120,000 нэвтрүүлгийн шинэ 7 хоногийн даваа гарагийн дугаарыг за урт цагааны хойхын хэсгээс тэди явах замд бол үзэгч тав хүндээ бас хүргэлээ. Энд бол хөл хөдөлгөөн ихтэй байна. Намрын их ажил ихэлсэн байна. Хичээл сургуулийн бэлтгэл хангаж байгаа олон хүмүүс байна. Тэгээд олон хүмүүсийн дунд орохоор битэр чинь бас төөрөлдөд идэв байна. Хүмүүс сонгох гэж бас энэ олон дундаас нэлээд юм болж сонголоо. Тэгээд эхний оролцогч маань бас нэвтрүүлгийн дөрмийг бол бас жоохон эвдэх гэж орлоо. Гэвч нэвтрүүлгийн дөрм бол дөрмийг бол бид баримтлах хэрэгтэй байгаа. Ингэж ч бас нэвтрүүлгийн маань өөрөө цаашаагаа бас явах хэрэгтэй байгаа гэдгийг бол үзэгчдээ сандаж хэлэх зүйтэй байх гэж бодож байна. За тэгээ өнөөдрийн дугаарт бол 10 жилийн сурагч бол оролцсон байгаа. За тэгээ залуучууд өөрсдөө бас мэдлэгийг сорио түүнээс гадна бас хүмүүсээс зөв хүнээ сонгож асуултанд зөв хариултыг авч чадсанараа манай өнөөдрийн дугаарыг ялгаж болж чадлаа. Магадгүй өнөөдрийн 4 асуултанд мэдгүй байсан үзэгчид бас зөв хариултыг бол авч чадсан болов гэж итгэж найдаж байна. Тэгээ дараагийн дугаараар ч гэсэн танд хэрэгтэй таны амьдралын өдөр тутмын амьдрал гэсэн тохиолддог ч гэсэн яг танд одоо тодорхой одоо хариуг мэддэггүй эдгээр асуултуудыг бол бид бас сонгоод та бүхэндээ таны мэдгүй мэдлэгт тань тус нэмэр болох болно гэдэг дуулах гэж таатай. Өнөөдрийн асуултын хамгийн сонирхолтой асуулт анаашны хэл хэдэн сантиметр урт вэ гэдэг асуулт байсан. Энэ асуултыг бас өмнөх нэвтрүүлэг дээр тавьж байсан харамсалтай хариултыг авч чадаагүй. Харин энэ удаад бол манай дараа хитрхи дөхөөсний үдсэндээ бас хариулж чадсан байна гэж бас бодоод байна. За тэгээд нэвтрүүлэгтэйгээ хамтаас үзэж та бүхэндээ баярлалаа. Та бүгдээ бас маргааш ажил хийсэн бүтэмжтэй байх болтугай гэдэг өсөө өрөө. Тэгээд маргаашийн дугаараараа бийг олцгаая. Баярлалаа зүгчтэй баярлалаа.